Сайн байцгаана уу та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн дэлхийн замаар дамжих халдварын комитетаас мэдчилж байна. Монгол Улсын засгийн газрын 2017 оны 11-р тогтоол халдвар төвшинтэй тэмцэх хяных үндэсний хөтөлбөр эрүүл мэндийн сайдын А327 дугаар тушаал, нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын А118 дугаар тушаал, эрүүл мэндийн төвийн даргын А68 дугаар тушаалын хүрээнд 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Тэмбэг үсгийн аяныг хэрэгжүүлэн ажиллаж байна. Аяны хүрээнд 2019 оны 7 сараас 12 сарын 13-ны байдлаар манай кабинетийн нийт үзлэг 14055, үүнээс амбулаторийн үзлэг 280, диспансерын хяналт 474, урьдчилан сэргийлэх үзлэг 13301 хийгдсэн байна. Тэмбүүгийн 99 шинэ тохиолдол илрүүлж 96-гийн эмчилгээнд хамруулсан. Тэгээд эмчилгээний хамрагдалтын хувь 96% байна. Тэмбүү өвчний 87 хавьтлыг илрүүлсэн хавьлаасаа бол 51-ийн үл 87-аас 51-ийн үзлэг шинжилгээнд хамруулж 100% эмчилгээнд хамруулсан. Энээс бол жирэмсэн тэмбүүтэй 29 тохиолдол байгаа. 29 тохиолдлынхоо хавьтлыг 100% эмчилгээнд хамруулсан. Манай Сүхбаатар дүүрэг нь бусад дүүргүүдээс онцлог ялгаатай нь олон оюутан сурагчидтай. За одоогийн байдлаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээр 25 ихтэй сургууль үйл ажиллагаа явуулж байна. За Сүхбаатар эрүүл мэндийн төвийн дах бэлгийн замын сургийн кабинеттай хамтарч эдгээр оюутнуудад урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг жил бүр идэвхтэй хэлбэрээр явуулдаг. Энэ аяны хүрээнд нийт 2954 оюутан сурагчдад үзлэг шинжилгээ хийснээс 10 идэвхтэй хэлбэрийн тэмбүүг илрүүлж хатагчийн хамт бүрэн эмчилгээнд оруулсан. Аяны хүрээнд сайн дурын зөв шинжилгээ 436 аяныг хамруулж тэмбүүгийн 6 тохиолдол илрүүлэн хяналтанд авч 100% эмчилгээнд хамруулсан байна. Өвсний эмчилгээ өвдөөгийн урьдчилан